одоо удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. За монголчуудын ил зайлснаар бол хүүхдийн байр тухайн өдрийг яаж баяр ёслол баяртаа хүртэхээр тэмдэглэн өнгөрүүлэх вэ гэдгээ боддог. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэгдэгтэй. Бид нар нэг нэгэндээ бэлгэсэлт өгөх биш. Эмэгтэйчүүдийн эрх хангагдчих чадчихэв нөө. Эмэгтэйчүүд хууль ёсны эрх ашгаа одоо хамгаалж чадчихэв нөө. Эрх нь зөрчигдөж нөө. Их олон охтууд хүчээр хилийн зайлаас болоод 58 насаа хамсдаар алдаж байна. Гэтэл өнөөдөр ойлгомжтой эргүүд дээр хэрэг шийдэгдэхгүй хэдэн жилийн нэрэг үүсчихэж байгаа тохиолдлууд байж штэ. За тэгээд дээрэс нь эмгтээчүүдийн эсрэг гэмт хэрэг үлдэж байгаа хүмүүст одоо өөрүүлж байгаа хариуцлагын асуудал бол сул байгаа. За цаазын ялгүй болсноос болоод хүмүүс бас те их одоо харгас хэрцгий үйлдэлүүд их гаргадаг боллоо. Хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд доо нэгтгэр энэний одоо яралтай хуульчилдаг энэ асуудлыг шийдвэрлэмээр байгаа. Тэгээд энэтэй холбогдуулаад бид нар хүүхдийн байраар те зүгээр нэг хүүхдүүдэд бэлгэсэлт өгөөд ингээд баярлуулж гин гэж бодож байгаа боловч энэ цаана байгаа тэр айхтар энэ хүүхдийн зүрх сэтгэлтэй холбоотой хүүхдийн эцэгхээ санаж бэтгэж байгаа холбоотой энэ асуудлуудыг бид нар тасан зогсоох үүднээс бусад одоо асрамж халамжийн төвөд холбогдох эрх үүхий байгууллагуудыг оролцуулаад 6 сарын 3-нд юм нээлттэй хилцүүлэх хийгсэн юм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ манай энэ хилцүүлэгт мэдээж асрамж халамжийн төвүүдэд ингээд тулгамж байгаа асуудлууд бүгд ижлэхэн учраас бидний ярих ярианы сэдв бол нэг л байна. Гэхдээ энд шийдвэр гаргах төвшний хүн байлцах хэрэгтэй. Тийм учраас би улсын их хурлын хууль зүйн байнгын орноос хүн байлцуулмаар байна. За мөн байгаа хууль зүйн яам дээр гэр бүлийн тухай хуулийн шинжсэн найруулгын төслийн ажлын хэсэг хууль зүйн яам дээр байгаа. За тэндээс бид нар хүмүүс оролцуулмаар байна. Мөн шүүхээс бид нар бас төлөөлөл оролцуулмаар байна. За мэдээж тэгээд манай дөрвүүдийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрынхан мэдээж оролцсон. Бусад асрамж халамжийн төвөд оролцсон. Ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээд бас хэрвээ одоо энийг үзэж байгаа хүмүүс байх юм бол энэ талаар бид нартай бас хамтарч ажиллаач гэж уриалмаар байна.